Сайн бацхан уу. За шинэ бичлэгтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээрээ би та нартай Зарагаас авсан юм үзүүлэе гэж бодлоо. За unboxing. Би нэг юм. Супер. Oh my god. За. Техник нь болохоор энэ цамц. Тэгээд үнийн хувьд гэх юм бол 359 крон юм байна. Тэгээд би энэ ер нь жоохон crop top маягийн богинохон cardigan байлаа. Тэгээд би энэтэй хослуулж бас нөгөө нэг дотор нь өмсдөг юм ногоон топ авсан байгаа. Дараагийнх нь энэ нөгөө нэг саяны миний топны дотор өмснө гэж бодсон угаасаа хос юм байлээ. Ийм топ байна. Тэгээд энэ бас юм богинохон юм байна. Гиз гарах юм байна. Тэгэхээр өндөр судалтай өмдөн дээр л өмсөх юм байна. Ийм цагаан өмд бас хямдрлалаар авсан 400-аас 200 крон болж хямдэрсэн ийм цагаан өмд байна. Би ерөөсөө цагаан өмдөхгүй. Тэгээд энэ болохоор бас амар онцлогтой юм амар өргөн юм байгаа. Тэгээд би өргөн өмд ерөөсөө өмсөж үзээгүй. Тэгээд ямар ч байсан өмсөж үзье гэж бодоод тэгээд ингэж авсан байгаа. Энэ топны хувьд бол айгүй юм дээшиг юм байна. Тэгэхээр ингээд суган дээр тулчаад бас жоохон юмгүй. Тэгээд би баг энийг энэ топын буцаасан дээр юм байна. Харин энэ cardigan болохоор ийм өндөр судалтай өмдөн дээр бас төвхөн гоё санагдлаа. Тэгээд энэ өмдний хувьд бол ч ёо би ерөөсөө ийм өмд ерөөсөө өмсөж байгаагүй. Араасаа ингэж харагдчихээн. Тэгээд би хөлнөөсөө бүтэн яаж харагдгийг дараа нь харуулъя. За тэгээд дараагийнх нь болохоор энэ байна. Ийм нэг марсны өнгөтэй юм шиг. Гэтэ жоохон бордоо өнгөтэй. Ийм топ авсан. Энэ бас юм богинохон гиз гарахаар шахуу нэг тиймэрхүү юу топ байна лээ. Тэгээд энэний үн гэх юм бол 359 кроны саяны цамцтай адилхан юм байна. Дараагийнх нь би нэг ийм blazer захиалсан байгаа. Цадан. Тэгээд энэ болохоор 699 кроны үнэтэй юм байна. Жохон үнэтэй л юм байна. Тэгээд би нөгөө нэг ойрд иймэрхүү пастел өмнөд их сонирхоод байгаа. Тэгээд угсаа энэ жилийн энэ зуны яг тренд үг юм байлээ. Тэгээд энэ цамц, энэ хумс тэгээд юм ногоон бас айгүй таалагдж байгаа. Дараагийнх нь ийм 36 цамарын slim fit high waist ийм хар өмд. Ийм шулуун ийм хар өмд захиалсан. Тэгээд энэний өмнө болохоор 399 крон гинэ. Надаа ер нь өмд авах цаг болцсон байсан. Хар өмд айгүй хэрэгтэй байгаа. Дараагийнх нь болохоор за нэг ийм топ авсан. Тэгээ энэ материал нь бол миний яг бодож исэн шиг бас биш л юм жоохон даун юм шиг материалтай юм байна. Тэгээд 400 крон гэж байжснаас хагас үнээр хямдраад 50 хямдраад тэгээд 200 крон болсон юм байна. Хоолойных нь хэсгийг болохоор ингэж урьдчилж болно. Эсвэл зүгээр ингээд зангидчих бас болох юм байна. Ингэж эсвэл ингээ бантглаа. Саяны миний бант тгсэн шиг зүүж болох юм байна. Ингэж бас зүүж болох юм байна. За дараагийнх нь тийм ийм савхан богинохон шорт авсан байгаа.
бас 300 крон байж байгаа. Тэгэхээр энэ дээр 200 крон болсон юм байна. Артлаасаа ингээд уртлаасаа. За ямар байх нь бас өмсөд үзье. За юу бүх болохоор ийм байна. Энэ дээд хэсгээрээ бол бас ер нь бол ийм сунгалтай материалтай болохоор нэг барихгүй байна. Тэгээд иймэрхүү байна. Та нар юу гэж бодож байна? Ингээд нэг иймэрхүү байлаа. За тэгээд авсан юмнуудаас ер нь таалагдсан, таарсан, авч үлдэн гэж бодож байгаа юмнууд бол бараг 100%-аас 30% хавцаа байна. Тэгээд миний хамгийн таалагдсан юм болохоор түрүүний өмсч үзсэн хар өмд, цагаан өмд бас дажгүй байсан. Тэгээд ногоон ийм crop ийм хагас cardigan бас гоёсэн. Тэгээд бусд нь бол нэг тиймэрхүү яах вэ нэг тийм хоёрын хооронд юм шиг санагдлаа. Тэгээд би нийтдээ нэг 2600 орчим короны юм захиалсан. Тэгээд миний хамгийн гоё багасаа гэж найдсан glazer маань арай жижигхэн байлаа. Би нэг ингэж амар нөгөө нэг fit биш нэг тийм жоохон oversized маягийн тийм өмсгөлтэй байгаасаа гэж амар хүссэн. Тэгээд би юу ямар ч үсэн за яг уу гэд өөрөө хайцмаар авсан. Тэгэхээр энийг нэг эмийн бусад юмнуудаа буцаахтаа бас дэлгүүр дорн очиж өмсч үзье гэж бодож байна. Ягаад тэгэхээр энэ өнгө надад амар таалагдчихж байгаа. Тэгээд бас чанарын хувьд ч гэсэндээ бас айгу дажгүй. Тэгээд үнний хувьд ч гэсэндээ 700 крон гэхээр яг нь жоохон үнэтэй сонсогч байгаа ч гэсэндээ бас амар дажгүй юм шиг санагдаад. Тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд энэ өмсөж үзсэн баг бүх юмныхаа ихэнх л буцаах юм шиг байна. Тэгэхээр ямар ч үсэн ямар нэгэн зүйлээр солих ч юм уу тэгэхээр болвол би та нартай бас үзүүлье. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та нартай бүгдээрээ баярлалаа. Тэгээд хэрвээ миний бичлэг таалагдсан бол subscribe дараарай. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.